За эрхэм хүнд төштэй энэ өдрийн амрыг ярив. За манай Вижлэвс элч нэгэн мэдээ өргөх бэлэн боллоо. За өнөөдөр ихний сэдв. За өвд болж байгаатай холбогдуулаад манай хотод шин чимэглэлийг хотын төвөөр болон хотын төв Лигерскерт одоо хийсэн байсан шүү дээ. За тэрний сурвалжлыг шууд SP дэрхмээс суя. За камшилж. За Вижлэв яг одоо Төвлөх ба дээрээс сурвалж байна. За сайн байна уу SP дэрхмээ? Сайн байна. За энэ жил манай хотын одоо Крисмсийн уур амьсгал маш гоё юм шүү дээ. Энэ чимэглэлээс хаваалаад. За таны хувьд энэ жилийн чимэглэл хэв таалагдж байна вэ? За би бас өнөө өглөө ер нь чимэглэлээ ирж үзлээ. Айгуу гоё таалагдж байгаа. Энэ насыг харагч болон яг энэ хийсэн яг бүтээн байгуулалтын явж айгуу таалагдж байгаа шүү. За ер нь энэ жил хотын чимэглэл хэдий хэмжээний төсөв гарсан юм бол хотоос? За энэ жил ер нь хотыг нэг тэр чигтэн чимэглээгүй зөвхөн төв талбай хэсгийг чимгэлсэн болохоор арай бага дүнтэй буюу нэг 2 сая доллар зарцуулсан байгаа. За өнөөдөр яг 12 сарын 10-ны өдөр шүү дээ. Одоо Крисмсийн өдөр дөгөх тусам чимэглэл хотоор нэмэгдэх хөлөө эсвэл яг зөвхөн Төвлөх ба бас зарим хэсгийг чимгэлсэн хэвээр байх болоо. За надад бол яг мөнгө одоо яаж зарцуулсан гэсэн тайлан мэдээлэл нь ирээгүй байна л да. Тэгээд барилга бүтээн байгуулалтын яамнасаа одоо яг бүтэн бүх мөнгөө зарцуулсан болвол нэмэгдэхгүй байх. Зарцуулаагүй бол нэмэгдээд явах байх. Тэрийг бас мэдээлэл нь аваагүй л байна. За баярлалаа Ирхмээ. За зүгээр. За сайн байна Ирхмээ. Дайжгүй шүү. За бүгдээр үргэлжлүүлээ. За ер нь одоо цагтаа үнийн үүднээс, эргэн үнийн үүднээс одоо энэ хотод чимгэлсэн хотын чимэглэлүүд танд ер нь хэв таалагдж байгаа вэ? Хаана? Төвлөх ба хавцаар байгаа бас Түл шоп хавцаа нэлээд чимэглэл орсон байсан шүү дээ. Лежинсгүй дөө? Тий? Хараагүй мэн. Тааш өрөөдөр айх их юм юус байхгүй. За хичээд байх шиг байна. За сайн байна уу маа гэдэгтэй? Сайн байна. За энэ үчи мэдгийг хүргэе. За энэ үчи мэдгийг хүргье. За хотыг маш гоё одоо улсаас чимгсэн байгаа шүү дээ. Таны энэ талаар сэтгэл шинэ жилийн уур амьсгал ер нь хэр байна? Ажиллаж байгаа шинэ жилийн уур амьсгалыг ер нь мэдэрч чадж байна уу? Хэмжлээ. Янз юм байгаа штэ. Би чи өнөөдрхөн сэрэл хотын төвөөрөө явлаа те. Сайхан газар үзлээ. Ер нь л их гоё шүү. Дайжгүй шүү. Гэхдээ нэг хүндрэлтэй асуудал байна. За. Хөөлтөнд жоох хэцүү байна. Хөөлтөнд хэцүү байна. Юу хэцүү байна? Тий. Одоо энэ овоосон цас те. Манайхан замын хажуу тал руугаа цасаа шүүрдэ гаргачихвал уг нь бас хөөлт явцад нэг саад очихгүй юм байгаа юм л та. За ер нь цагдаа нар чөлөөт цагаараа ер нь цасаар байлгах юм уу тийм хөгжлөө зүйлсийг хийж байна уу? Чөлөөт цагаар цасаар байлдаг. Бид нар бол цасаар байлдаг. Нүрээ нугаадаг. За. Одоо нугаалахад уулаа болцоо наард байна. Тийм байна. Ер нь та нар гахаад нь ер нь хэцүү байгаад их юм. Ер нь өнөөгийн байдлыг гаргаж байгаа шүү. За сайн байна уу Вильям Ирхмээ? Сайн байна. За танд ер нь иргэний хувьд ер нь цагдаа аль багч хувьд энэ хотын чимэглэлүүд хэр таалагдж байгаа вэ? Мөн хөөлт болон янз бүрийн зүйлс хотын чимэглэлүүд хэрэг саад болж байна гэж асууя. Чимэглэл цаадлахгүй. Энэ цаг агаарын докторгүй байдлын цас их орсонтой холбоотой халдварыг гулгаас ихсэн байна. Энэс л бас чиний осолтой их гарч байна. Маш олон хүн эмзэг түргэгдэж байна. Энэ байна да. За ер нь одоо шинэ жил болж байгаатай холбогдлоо та ер нь хотын иргэдэд юу гэж сануулмаар байна? Юу гэж хэлмээр байна? Анхаарал болгоомжтой байгаарай. Баярын уур амьсгал орсон. Бас дээрэмчд тэрүүгээр их байна. За баярлалаа Вильям Ирхмээ. Баярлалаа. За эмнэлгийн ус тасарчтай холбоотойгоор Бүрэг шотоос эмнэлгээччин Мянган ус захиасны талаар одоо сурвалж хийсэн юм аа. Энийг бүгдээрээ үздэцгээе. За сайн бацхан үзэгчтэй Will News та бүхэнд яг одоо Top is White сурвалжлагыг цаг дорнод өргөж байна. За энэ бид бүгд одоо эмнэлэгт 2000 ус амьдуулгасж байгаа.
одоо манай пастор залууд ирээд байна. За сайн байна уу? За сайн байна. За эмнэлэгт 2000 ус хандуулсан гэсэн. Одоо яагаад эмнэлэгт 2000 ус хандуулж байгаа? Энэ эмнэлгийн ус тасраад тэгээд нөгөө өвчтнүүдэд тэгээд нөгөө жоохон хатгалга багтаа ус хэрэглүүл бас биеинд ирдэг юм болов уу гэдэг. Тийм үү. Тэгээд иргэнийхөө үргээ биелүүлээд 2000 ус захиалсан. Өчигдөр та бүр шатаас 1000 ус авсан гэсэн юм байна. Бас 2000. 2000. Тэр усаараа одоо төв талбай дээр Котокин гэсэн гэж хэлж авсан юм байлээ. Хөлдөг. Гадаа өдөн байхад ус та яг тэр усаа асгасан уу? Асгасан. Тэнд гэрчлэг цагдаа нар ч байгаа. Ямар цагдаа нар ирсэн бол? Би одоо нэрийг мэдэхгүй байна уу? Цагдаа гаргаж ирсэн туслаад өгөөч гэж гуйсан. Зөв. Тэгээд ерөөхдөө тантай хамт асгалтсан гэсэн үг үү? Үгүй асгалцаагүй. Зөв таныг харсан гэсэн үг үү? Харсан. Тэд нар ч өөрсдөө хоорондоо бололцоод их завгүй явчихсан. Зөв. Та тэгээд яг Котокод хаана барь гэж бодож байсан бэ? Одоо та нар очиж үзэх юм бол төв талбай яг нэг мөсөн гэр барьсан гэсэн үг байгаа. За. Тэрний урд нэг жижигхэн мөс байгаа. Тэрнээс нь үргэлжлүүлээд тасчих юм бол хөлдөх юм болов уу гэж бодоод би тэндээс нь жоохон хасгасан. Жоохон ч гэж бүгдийг асгасан л та. Ойлдог юм байна. Тий. Тэгээд мянган ширхэг усаа болохоор цагдаа нар танд олчаад унтсан. Танд өгчөөд буруу ирчих. Одоо энэ их хэмжээний усыг авахад тийм ээ бүр шатад үйлчлүүлж байгаа ажилтан болон үйлчлүүлэгчдэд ямар их асар гай уддаг ер нь та мэдж байгаа. Би асууж байгаа захиалга өгсөн зүгээрээ л гэсэн шүү дээ. Шинэ ажилтан байсан. Тэгээд зүгээр би бол хийгээд өгье гэдээ тавсан. Тэр жоохон хууч ажилтан нь болохоор тим их хэмжээний юу авахгүй шүү гэдэргээд. Харин цаг надлын сая. Харин цаг наалсэн. Тий. Ер нь бол саяны эмхтэй ажилтнаас асуух юм бол би эхлээд асууж байгаа захиалга өгсөн. За өнөөдрийнхөө мэдээтэй хамт ирсэнд баярлалаа. Хөтлөгч Кинжила байлаа. Зурлаач Тобис White байлаа. Баярлалаа. Гоороо баярын урамсгал орсон. Дээрэмчд жинэгүүр их байна.